Миний өдөр болгоны хамгийн чухал цаг хугацаа бол мэдээж тоглолтын цаг хугацаа гэдэг. Тэгээд тоглолтод зарцуулах цаг хугацаанаас гадна тоглолтод бэлдэх цаг хугацаа хамгийн чухал нь. За мэдээж хамгийн чухал нь бол бие халгаалт. За хоёрдугаарт бол өөртөөгөө ярилцаж, одоо хийх зүйлийн талаар бодож, тархиндаа тунгааж, анхаарлаа төвлөрүүлэх нь хамгийн чухал байдаг. Эрхэм үзэгчтэй, Ас холын Монголоос үргэлжлэн ирсэн энэхүү жүжигчнийг лав гочир гэдэг бөгөөд та бүхэндээ сандал дээрх тэнцвэр хэмээх үр дүн нь бүр миллиметрээр ч хэмжигдэх нэгэн гайхалтай үзүүлбэрийг төлөвлөх гэж байна. Том цирк бол миний хувьд ерөөсөө хамгийн том тайз, хамгийн мөрөөдлийн цирк байсан юм. Энэ барьж одоо би найзуудтай тэгж ярьдээ шүү дээ. Энийг ч одоо гар дээрээ зогсож байгаа тийм барьтай болсон гэх. Гахаад гар дээрээ зогсож байгаа тийм барьтай болсон гэх. Одоо нэг гар дээр зогсолтоор одоо ингэж одоо өндөрлөө авч явж болт юм байна. Байр авч болт юм байна гэдэг зүйлийг бас хэлж байгаа байхгүй нөгөө талаараа. Эсэгээр ихшиг даун зэрэг да. Хэдийшлээ. Жоо зэрэг. Батлаа. Эрдэнэ цэцэгч бол өшөө дэшигээ буй болчихно л доо. Одоо Лас Вегасаас ирсэн байгаа юм. Монголын холбооны бас ажиллаар хүүхдүүд бэлдээд бас гадагшаа уралдаанд явуулах та. Уралдаанд тэмцээнд явуулах гээд. Монголын уран нугаралт өнөөдөр циркийн одоо бүх төрлөө дотроос одоо Монголын циркийн төрөл жанруудаас дэлхийн циркийн тавцан дээр Монголын уран нугаралт номер 1-т явдаг. Одоо дэлхийн тавцсан дээр уран нугаралтын энэ уран бүтээлийг Монголын шүү гэдэг брендийг авчрахын тулд одоо энэ 60-аас 80 оны уран нуграачдын нэр их хөдөлмөр тэдний одоо маш их одоо хүчил чармайлт одоо сайхан уран багшийн маань сайхан уран бүтээлүүд маань энэ дэлхийн энэ тавцсан дээр уран нугаралтыг бол одоо Монголын хямаа гэдэг нэрийг бол авчрахад бол хүргэсэн. Өнөөдөр ч хүртэл багшийн маань багшийн шавийн шавнар нь энийг одоо залгамжлаад үр бүтээлдээ үргэлжлүүлээд өнөөдрийг хүртэл авч явж байна. Төлөөлөл
төлөвлөгөөний дагуу байж чаддаг юм. Төлөвлөгөөнийхөө дагуу байлаа. Тэгээд яг цаг хугацаа бас араас айгүй гой таарсан. Тэгээд бүгдийг хамжуулаад явсан. Бүр яг жилийн графикаар л яваад байдаг. Одоо баг ингээд баг 2 жилээр л график хийхгүй бол бас болохгүй болчихсон. 1 2 3. Сонсогдож байна уу те? За. Эдөө 87-нд айлын том. Доороо 2 дүүтэй. Налахад одоо төрснөөсөө хойш 2 дугаар анги хүртэл амьдэрсэн гэдэг чинь 9 настай хэлсэн. Тэгээ манай аав чинь налахын цэргийн үеийн үйлдвэрийн инженер мэргэжилтэй байсан. Тэр инженерийнхаа томилолт төр налах явсан бил. Тэр үед нь би төр таарад за тэгээд ажлаа хүлээлгэж яваад хот руу явсан гэр бүлээр нүгэд. Тэгээ анх чинь бол зурагтаар үзчихсэн шүү дээ циркийг. Тэр чинь хар зурагтайсэн манайх чинь хар зурагтан дээр ингээл нугарч байгаа тэр акробат хийж байгаа усуудыг хараад өө энэ ч өстө миний их зүйл шүү дээ. Тэгэл хараад ерөөсөө дуурайгал хэлсэн. Гэртээ. Нэг өдөр бас манай нагцах хэрэг. За юу яа энэ хүүхдээ чинь би цирк авч явж шалгуулна гэдээ авч явсан. Циркийн жаргал сайхан гэдэг акробатын багштай явж гисэн байхгүй. За тэндээс ахуулаад ерөөсөө миний циркийн намнал эхэлсэн. Энэ бол яг миний байх ёстой газар юм байна гэдгийг би ойлгоод. Багш маж гэсэн акробатын багш байсан учраас надад маш их олон акробатын элемент юунууд зааж өгч төрөггүүд. 10 жилийн сургууль дээр ч гэсэн манай ангийнхан бол энэ циркийн лавгаа бол одоо урлагийн өсөлтийн гац од тийм ээ. Тэгэл хүүхдүүд өнгөрөө тийм ээ. За яг ээри жаа гэр бүлийн хүмүүжил их нөлөөтэй байлаа л да. Ээж минь бол одоо за минийх одоо чаддаг одоо хийдгээрээ бити өнгөрч байгаа л тийм. Тэрүүгээр аяг их дарддаг хүмүүжүүлж ийсэн. 8 сарын дараачаар манай багш хэлсэн зүйл нь болохоор за очроо ингийн чамайг уран нугралтын төрлөөр хичээллүүлье. Илүү нарийн чиглэлээр хичээллүүлье. Чамд бол одоо бас юм уян хатан тийм байгалийн чанар байна. Би чамайг тэр том циркийн хамгийн тийм сайн багштай авчиж байгаа гэл. 98 оныхаа 3-4 сарын орчимд нам хөрөж гисэн. 60 сая багш байна авч. Одоо энэ жижигхэн төрийн сорхол цэндэ ашигдаг хүн тэр. Одоо бүх зүйлүүдийн хойно миний багш байсан байхгүй. Одоо хөдөлмөрийн Баатар Норуусан богооч нь ууган шавь би отхон шавь нөхгүй уран бүтээлийн хувьд хүн театртай чинь одоо манай компани бас хамтарч ажилладаг юм Акраг Монголиагийн компани маань хүн театрын одоо зуны жуулчны тоглолтод одоо Монголын дуу хөгжим морин хуур хөөми цирк уран нугаралт гарын акробат тоссон тийм онцлогтой тоглолт жил бүр хийдэг. Тэгээд хүн театртайгаа сүүлийн 3 жил хамтарч ажиллаж байна. 3 дахь жилд хамтарч ажиллаж байна. За бид тэр бэлтгэл сургуультаа цагийн тохирох юм бол хүн театр дээр хийждэг. Тэгээд зуныхаа тоглолтонд бас ордог. Ийм хамтын ажиллагаатай. Өдөр хүн театр руу явж байна. Тэгээд ингээд 4 багш, 5 багш нийлдсэн. 10 гаруй хүүхд бэлтэж байгаа. Харуулсан бууга, их цэцэг эгч, за Айртан чимэг эгч, Янжин бэлэг багш. За би тэгээд тавлаа нэлцсэн үзээд байгаа. Орхоо. За орё. Шав очрыг цэндээ ортор шав орж ахыг мэддэг байхгүй юу? Ийм нэг хүү ирсээ энэ аягүй юутай хөхтэй өвдөг үлмийг нь сайн болгочихвол нэг бяртай тэг гол нь аашцсан сайтай хүнээг сайн авдаг их нуруу нь уян болохоор циркийн чинь ер нь хараад мэддэг за энэ уурхаар юм байна энэ гимнаст хийхээр юм байна гэдгээ жагаах за чи нуурхаар хөхтэй цэндээ швартаар очиж хэлсэн гэсэн. Одоо энэ Швейцарын нийслэл Берн хотын Крам Гасе гэдэг хотомжинд ирээд байж байна. За энд ингээ хөлсний морин тэрэг явдаг юм байна.
Монголын уран нугралтын түүхэнд үнэтэй бөгөөд хүндтэй байр суурь эзэлдэг хүн. Монголын уран нугралтыг дэлхийн тавцанд таниулж чадсан хүн байхгүй юу? Цэндэ агш. ЦК сургууль бол 4 жил ирж үжчин бэлддэг байсан болол би бол багшийн сургуультанд 7 жил сурсан. Олноороо сургуульд байдаг байсан. Олноороо сургуульд дуусангууд ганцаарчилсан сургалтын дарга ойл шилждэг байсан. Бол манайч одоо ингээд 7 буудлаас ЦК гэлээ явдаг байсан. Тэнгүүт чи одоо тэгэл 7 буудлын автобусанд суугаад 40 мянга дээр буугаал тэндээс алхаал ингээл. Тэр бол ингээл өдөр болгоны хийдэг нэг юм зам байсан л та. Тэрийгээрээ алхаал очиж цирк дээр очиж бэлтгэл хийчихэл циркээсээ тараал өдөрт өнөөж нэг 100-аас 150 төгрөг өгнө. Заримдаа тэрнээс бага өгнө. Тэрэндээ цогцоолол одоо тухайн хүүхд юу авчдаг та бичээнгөөг явжддаг. Тэ. Тэнгүүтээ манай сургууль чинь хороололд байсан. Тэндээсээ тараал хороолол руу заримдаа алхачихсан замаараа бөмбөрөөр дайрах юм бол гайгүй хямдхан гоох яваад ичдэг. Тэгээ цуган бичээ аваа хармалцдаг тийм ээ. Гайгүй мөнгөтэй байх юм бол нэг цайны газар ороод сүтэд сайтай хойлоод ч мөнгөгүй сайхан сүсээрээ дараалал идчихдэг тийм ээ. Тийм л одоо хүүхэд насыг өнгөрөөсөн тэр тухайн студид байсан сурагч нарыгаа бодох юм бол илүү олон цагаар хичээлсэн, илүү олон жилээр хичээлсэн жүжигч нь бий болоо. Болж байгаа юм л та тэндээ тий. Тэр хүүхдэд байгаа авиасыг яаж гаргаж ирэх вэ гэдэг олон янзын түлхүүртэй аргад нь, загнан, зэмлэн янз бүрийн аргаар бид нартай харьцдаг. Ихэнхдээ тийм хайр харуулдаг байсан. Тэгтээ хатуу багш байсан. Энэний ачаар өнөөдрийн Монголын уран нугралт энэ дэлхийн тавцанд брэнд болж гарч ирч чадсан. Өглөө босоход бол багш маань одоо яг стаканта нэг сүү те нэг өндөг бяслагта талах тавьсан. Энийг идээд одоо бэлтгэл дээр ирээрээ гэх юм жижигхэн одоо цаасан дээр Монгол хүч хэрцэх авчулдчихдэг. Би өглөө яг босоод 9 цаг гэхэд яг бэлтгэл дээр очдог. За бэлтгэлээсээ дуусаад багштайгаа суудаал хүнсний дэлгүүр ордог. Тэ ойр зур хоол ногоо цагийгээ цуглуулаад ирдэг. Тэгээл гэртээ ирэхээр юу гэдэг вөхөр хоол хийн. Би ч гайгүй хоол унд хийдэг гэрээ ээжилт гайгүй хөвтөсөн. Цээж чиг хүртлөвчүүлдэг гэсэн шүү дээ манай багш чинь. За энэ юу гэж за энийг сайхан хуваалж үчээдэг гэдэг ингээд. Тэгэхээр одоо багшаагаа эргээ бодохоор зөвхөн циркийн одоо дасгалжуулагч багш биш. Өөрөө одоо соёл боловсролын сургууль хүмүүжүүлэгч байсан. Дээрээс нь манай аав чинь болсон сүүлдээ тэр ажиллаа хүлээлгэж өгөөд нэг хэсэг ажилгүй байхдаа бол одоо нэг хэсэг чинь зах одоо дэнжимийн хооронд тийм шугамын микро гэж явдаг байсан шүү дээ. Тийм микрийн үйлчлэгээ явахад одоо би 7 хоногийн 2 өдөр аавтаа одоо нөмөн куратор кондуктор гэж тусалдаг байсан. Тэр нь бас нэг 7 өдөртөө 2000 төгрөг цалинтай. За тэрүүгээрээ бас нэг тодорхой хэмжээнд өөрийнхөө санхүүгийн хэрэгцээг хангадаг. Хэрэгцээтэй дуртай зүйлээ авдаг ч үгүй юм уу. Тиймэрхүү цаг үеийг өнгөрөөсөн тий. Чирийн хүүхдийг бодвол өөрийнхөө хүссэн аавь гэсэн бодсон зүйлийг бол өөрөө босгож тэгж авдаг. Тийм л хүмүүжлэлтэй хүүхдүүд өссөн шүү дээ. Цуглуулж байгаад одоо жишээл ундаг дуу босгох ч тийм үү. Цуглуулж байгаад нэг компьютер угсрах ч тийм үү. Ийм л одоо нэг юм өөр шүү дээ. Одоо бүхэн бэлэн байна шүү дээ тий. Бид нар тухайлаг уц байгаагүй шүү дээ. Нэг ийм галах шиг том Nokia барайл ганцхан могоо гэдэг тоглоом байсан шүү дээ. Тэгэл уцтай хөвгтөл ховор. За би бол яалтчгүй өдөржингөө гэрээсээ хол байдаг болохоор ээж нэг уц сүлд авч өгсөн. Даган дуурайх суралцах зүйл бол хүмүүс цаа яг багш маань хаяа бол одоо тэр дэлхийн алдартай нарны циркч юм байдгийн аль одоо нөгөө юм касет авчираад гэртээ зурагтаа тавиа шавнараас суулгаж чагалт үзүүлдэг байсан. Багш бол хэнийгээ одоо соло уран бүтээж болох уу хэнийгээ холд сунгах вэ гэдэг тий одоо жишээ нь хурдан мороор бол холд сунгадаг тийм одоо арга ухаан байсан байх гэж би одоо боддог. За уртад бэлдэж ийсэн учраас энэ маань их том төлөвлөгөөтэй олон тэмцээн уралдаанд орно. Энэ хүүхд бол Монголын нэрийг сурталчлан гаргана. Монголын циркийн хэм хэмжээг олон улс тодорхойлно гэдэг зүйлийг одоо бодод төлөвлөж исэн болохоор анцаарчилсан. Нэгдүгээр, хоёрдугаар 7 жилийн хугацаанд студиэсээ нэгч гаргалдаг өгөөтэй гэж бэлтгэж исэн юм шиг байна. Одоо цаг нь эргээд бодоход бүр багш маань яг тэмцээнд явахын өмнө хүртэл одоо би багшийн гэрт амьдардаг байлаа л да. За яг бэлэн болоор би юм хөтлөө шүү.
2000-оноос 2005 оны хооронд би Швейцар цэргийн сургуульд багшилж байсан. Тэгээд 2003 онд зуны хамралтаар ирсэн байсан чинь зөндөө багш. Янжаа чи нөхөрөө тэрдээ би чамтай нэг ярмаар байна гэд. Би одоо би таархан байгаа юу ямар байна? Энэ 3 нугалтыг аваад юу ямар байна? Хятадын уучагийн тэмцээнд ормоор байна. Тэгээд давхар их айхтар. Давхар бас нэг юм байгаа. Чамайг авч авна гэдэг чинь юу ямар байна? Тэр 3 хос нугалтаа юуны Парисын залуу цэргийн тэмцээнд оруулъя. Хамгийн отхон шав сав очрыг Монте Карлын тэр New Generation-ыг одоо яриад байгаа. Тэр тэмцээнд оруулах гэсэн юм аа. Яг тэр тэмцээний шүүгчт нь тэр юун дээр уучагийн тэмцээнд ирнэ. Тэгээ тэр хүнд л одоо юу ямар байна? Савгаг тэр Монте Карлын тэмцээнд нөгөө 3 охиныг Парисын тэмцээнд оруулмаар байна. Чи надад тэгжил тусвал одоо багш нас өөр хүсэх юм алга. Хэрэл вечвэл тэгэл миний хэвээ мөрөөдөл биеллээ. Бусдын жаах ингээд бие дагаад явцсан. Одоо сүүлийнхээ энэ 3-ыг л нэг тэмцээнд оруулчихвал яста чи багта маш тус болно гэл. Тэгээд зөндөө багш хоёр тэр уучагийн тэмцээнд явсан. Тэгээ 3 охин нь амжилтаа оролцсон. Тэгээд чи яаж хийж чад нэг симхэ гаргажаад тэр хүнд хэлээ шүү гэл. Тэгээд бид хоёр ярилцж байгаад юунд савгаг тэр юуны Монте Карлын тэмцээнд оруулна гэдэг нэг оруулахдаа зургийг нь үзүүлдэг, бичлэгийг нь үзүүлдэг байхгүй юу? Тэгээд ажлынхын зураг юуг нь бичлэгийг нь үзүүлээд тэгээд савгаг тэмцээнд оролцож байсан. Монте Карло таяр чинь 2004 онд яваа үсттэй. Тий 2004 онд яваад сүүлийн уран бүтээлээ тэр тайзан дээр тавиал. Үргэлжлүүлээд явчих те. 2004 онд чинь багштайгаа одоо хамгийн анхны гадаад улс нэгдүгээр хоёрдугаар хамгийн анхны одоо дэлхийн хэмжээний топ тайз. Тэгээд онгоцонд явж байхад манай багш чинь бүр онгоцонд хүртэл бэлтгэл хийлгэжээ шүү дээ. Онгоцны юм нарийнхан зам тэнд чинь би ингээ бэлтгэл хийж гар тараа зогсоод онгоц ингээ нисэж байгаа л гинт унадсан шүү дээ. Нэг одоо даралт зордох ч үгүй нэг юм сайн мэдрэмж төрдөг шүү дээ. Тэ. Тэг ингээ хөдөлж яг хавтгаагаараа ингээ унжиж хүлээ. Тэр үед. Тэгсэн чинь сууж исэн хүмүүс бүгдээрээ ингэж ийгэж хараад юу болов вэ? Энэ дээрээ залтсан байж байгаа шүү дээ. Хүрэл медаль авсан. Хүрэл медаль авахтаа бүр алдарч шин Чарли Чаплины ачхүүгээс гардаж авсан. Бас нэрмжит цомын бас авсан. Миний хувьд бол тэр бол амжилт байсан. Багш маань бол өөр зүйлийг хүсэж исэн л да. Алтай мó мөнгө медалийг хүсэж исэн баг. Тэр фестивальд багш маань яг одоо лавгаага авч яваад оролцоод амжилтаа оролцоод тэгээд тэр жилд 2004 онд насан өд болсон. Ардын жүжигчин төрийн сургууль Цэндайш багштай өнгөрөөсөн цаг хугацаа бол миний амьдралын хамгийн алтан үе. Одоо жишээ нь ядчил 10 жилийнхэн багш дээр очиж уулзах ч тийм үү. 10 жилийнхэн хонхны баяр дээр 8 дугаар ангийн хонхны баяр дээр хүртэл миний багш миний эмээ шиг гэж зогсчихсон баг. Тэгээд бас өнгөрөхтэй ч гэсэн хөрхө багштайгаа би хамгийн сүүлийнх нь момент нь сүүлийн хөрхө би мөн ингээд шивнэл яж хахад бас хүүхдүүдээ шавнараа бас тэгээрээ ингэ туслаарэ гэж надад загчээсэн. Ээж аваас өөрцгөн алга болчихор чинь за би одоо дахиад цирк хэрэгжүүлэхгүй шаардлага байна уу гэсэн тийм сэтгэл зүй төрж эхэлсэн. Тэгээд тэр паник шоконд ороод багш өөд нусноос хойш циркийг төр завсарлсан. За баргалж жил завсарлсан. Тэгээд циркийг хэтгэлгүй болсон хин дэрэж гэж юуны төлөө хийх юм тийм ээ. Тийм одоо тийм сэтгэл зүйд дарамтанд орцсон уналттай үе байсан л та. Тэгээд юу ч хийснээ мэдэхгүй тэр цаг хугацаа бол миний амьдралын хамгийн гойдгартай гонигтай. Утгагүй он жилүүд өнгөрч байгаа байхгүй. Бараг 5 онд баха 2005 онд бол манай багшийн шав одоо бүжин гэдэг одоо багш байсан. Тэр багш маань багшийн студийг ерөнхийдөө уламжилж аваад хүүхдүүдээ сургаад би тааж аваад ингэж явж хагаад над руу залгасан. За миний хөө юу хийж ийна гэд. Өө багшаа юу хөө би одоо ингэ сургуулаа эрдэм номоо хөгөөд ингэ явж байгаа гэдгсэн чинь. За миний хөө одоо ингэж явж болохгүй. Тий. Чамд бол багш одоо онгоцгой анхаарал тавьж одоо ингэж хүмүүжүүлж одоо циркийн уран бүтээл тий болгосон шүү дээ уран бүтээлч болгосон шүү дээ. Чи энэ хайрын одоо ур чадварыг ингэж зэврүүлжлэхгүй чи хүрээд тэр надтай нэг уулзаад. Тэгээ би бүжээ өгчтэй удалгүй очиж уулзаад
Тэгээ буцаад ажилд орохоор болсон. Өөрөө бие даах нөгөөдгөр хоёр туслах багшийнхаа одоо заавар дор хичээлж эхэлсэн. За тэгэл 20 хүрлээ, 20 21 хүрлээ. Гадаад дотоод явж эхэллээ. Ингээд өснө дэвцээр аваад за ер нь энэ зүйл бол миний мэрэгжил юм байна. Энэ бол миний хамгийн одоо энэгүүрээ би амьдралаа залхуулах хамгийн чухал зүйл бол энэ юм байна гэдэг. Илүү одоо нас ахт туссан ач холбогдол өгч. Уран бүтээлээ баяжуулж за тэгээд одоо мэрэг шиг тусам илүү том дэвжээр гарах болцоо боломжууд нэгдэж том циркэд очих урлаг авч тийм ээ тэмцээнд орж эхэлсэн. Хаалга. Барби авах чинь аа. За энийг нөхч. Тэгсэн юм уу? Лабабуугаа үлдэх юм уу? За. Цас ороод гоё юм. Хүүхдүүд гадаа тоглоод. Одоо бараг 14 жил болж байгаа шүү дээ. Тийм би хоёлаа 14 жил. Тий. Би Монгол Улсын их сургуулийг 2010 онд Солонгос хэл орон судлалаар төгссөн. Тэгээ төгсөөд 2 жил Солонгосын виз мэдүүлгийн төвд ажиллаад тэр ажиллаж явах хугацаанд надад манай үеэл ахаас киноны гол дүрийн жүжигчин шалгаруулж байна. Чи ирээд нэг проб өгөөд үзээч. Тэгээ очиод проб өгөөд тэнцээд тэгээд тэр чинь өвлийн зураг авалтаа өвлийн зураг авалтаа кино агаад тэгээ ажилласаа нэг сарын чөлөө аваад натурт гараад тэгээд анх нөхөртөөгөө танилцчихлаа. Би төрүүлээд ирсэн байсан юм. За чи энэ текст уншаа байж гэд. Тэгээ надад нөгөө зохиол өгсөн. Зохиолгоо текстийг уншаа сууж ирсэн. Яг эсрэг талд хаалга. Би яг хаалганы өөдөөс хараа суужсан. Тэгэл тэгсэн. Хаалга онгоогоо нэг одоо сандын маань нэг юм бор өнгийн ноосон цамцтай. Тухайн үед нэг жоохон өсөө бордоо өнгөөр хүрэн өнгөөр бодцсон. Байгаагаас арай илүү хүрэн өнгөөр бодцсон. Тэгээ буржар хиймтэй задгаа тавьсан. Өсөө ингээл хайлаад ороод ирсэн. Би яг проб өгөөсөн. Айгу дуу шуутай энэж хинагаа орж ирсэн. Тэгэл ингээл харсан. Яг анхны харцаар дурлсан. Тухайн үед бол чинь 2011-2 тэр үед бол ямар царайлаг онцгой царайлаг залуу гэж харж илаа. Тэгээ бас тэрийг мэддэгдүүлэхгүй харна штэ. Төдөч нэр хэвд. Октодын нэр янз. Хамгийн томынхыг бол мэдээж аав нөхсөн би өөрөө өгьгээд ууган хүүхдийнхаа нэрийг гээд. Тэгээд дараачаас нь эхлээд бид нар будаан дотор нэрээ хийж байгаа шигшээ сонгоод явсан. Тэгээ хамгийн томыг аав нөхсөн сорогчин гэж нэр өгсөн. Сорогчин гэдэг маань сүм хийд дугны удган мод одоо анх нөгөө суур болж байгаа удган модны нэрийг санскритаар сорогчин гэдэг юм билээ. Тэгээд том охиндоо тийм нэр өгсөн. Энэ одоо нөө гэр бүлийг цогцлоож бий болж байгаа хамгийн ууган охин гэдэг утгаараа. Одоо цэгчний амьдралын хамгийн батар ар бол тэрээс гэр бүл байдаг. Тэгээ манай гэр бүлийн хамгийн төв салшгүй нэг хэсэг бол та батар ардлыг дадаг манай ээж байгаа. Тэгээ энэ асуунд ээжтэй бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Хайртай шүү гэж хэлмээр байна. Баярлалаа ээжтэй, хайртай шүү. Ер нь 3 нас хүртлээ аав нь гадагшаа ингээд богиноч уртч байна. Ямар ч мэдээж нэг явахдаа 2-7 хоногоос илүү хугацаатай явж байгаа.
Тэгээ яваад ирэхэд нь бишүүрхэн. Очихгүй нэг хэсэг болно. Бүр тэгээд одоо өглөө ирүүл орой ирүүл маргааш оройнч гэдэг юм уу те шөнө ирэх юм бол маргааш оройн ямар ч нэг 24 цагийн бишүүрхэл бол байна хөөхтөд тий шууд аав дээрээ очихгүй да тэгээд 3 наснаас хоошоогоо болохоор юу орилж шихчаад очиж зүгдээд те би намайг тэрвэр гэдэг тэгээд эрэхт нь баярлна уу байнга юм захин бэлэг захин за та аав эрэхтээ энийг авчираарай энэ Монголд байхгүй энэ байгаа гэсэн нөгөө өөртөө л хэдийн судалсан байна шүү дээ. Чагсаалт гаргацсан хүслийн чагсаалт. Тэгээ эрэхтээ заавал бэлэг авчрах хэвээр. Дээрээс нь шинэ жил байх юм бол нэмэлтээр шинэ жилийн бэлэг бас авчрах хэвээр. Төрсөн өдөр болол төрсөн өдөр нэмэлттэй ингээд хидээр нь захин. Тий. Манайх одоо энд чинь жил болох ч шүү дээ. Анхны шинжил болж шүү дээ. Хинтээ толморог байна. За одоо гомд мэддэхгүй. Цасан үе ихээр өстой гой цастай болсон гэсэн юм тийм. Чадах юм бол намайг гоо. За харъя. Ажил гэрийнхээ урд нэг цасан үе. Тийм үү? Шөнө унтахт нь үлгэр зохиож ярьж өгнө би ч одоо. Тэ. Энгийн жирийн мэрийн үлгэр ерөөсөө манад яригдахгүй. Ном уншиж яахгүй зохиож өгнө. Тэр нэг сонирхолтой. Хаяа би бас ингэж ихэд тавьсан байж дээ. Гол дөр мөрөөд нь бас сонирхолтой шүү дээ. Янз янзын зармаг шоргоолз юу лээ. Тэгээ өөрөөсөө хүүхдүүд нь тэрийгэ мартахгүй. Дараа нөгөөдхөө үргэлжлүүлээ. Өрөвдөө дараагийн ангийн. Тий. Тэгээ яриулна. 2014 онд том охинтойгоо нөхөртөөгөө бид 3 Монгол групптэй Туркт циркийн тоглолтоор явж исэн. Бид өөрөө болохоор манай том охин маань өөрөө их гой сэдлийг тавьж өгсөн л дээ. Одоо 2 настай байхад. Тэгээ би чинь их нэртэйгээ хамт агаарын номер тоглоо явж байхад. Их нэр жирэмсэн болоод 2 дахь хүүхэд олдоод хосороо тоглох хэрэгтэй байсан учраас 2 дахь нь оруулах хэрэгтэй болсон. Улсын авч үжсэн инх цэцэхгүй бидэртэй хамт Турк улсад аялын тоглолтоор явчихсан. Инх цэцэхгүй санаачлаа түүшээ наад охиноо цуг оруулалт тоглож очиж. Ааваа охин хоёр л тоглож байгаа харагдан тэгээд юу нь буруу тэгээд ажилласан аавтайгаа хамт. Тэгээд энэ нь ерөнхийдөө Монголын циркчдийн түүхэнд бол хамгийн балчир олон улсын тайзан дээр гарсан жүжигч юм байхгүй. Тэгээд намайг нөгөө нэг эрмэн дээр ингээ бэлтгэл хийж байгаа нөхөр хурж ирээл нэгийн суг барьж байгаа сэсэж иргээл те. Ингээд өөрөө хэлсэн байхгүй тий. Зарим үед унтчихдаг тий. Яг гарахгүйг нөхөр унтчих. За аав нөөрөө тоглоё. Тэгээ хүүгэл болсон яг одоо хүслээр нь тоглуулсан. Тэгээ 5-6 настай болоод ирэнгүүт нь нуруу огш тарай авчаа. За хүүхдээ ерөнхийдөө нугурлтынхан суурийн тавиул хийдэг гэж. Түүнээс хойш ерөөсөө за их чин нугурж байгаа юм чинь 2 дахь нь нугурж байгаа юм чинь 3 дахь нь. Одоо 4 дахь нь бол хараахан болоогүй 4 нас ах хэвээр 5 та. Ямар ч нэг 6 нас үрхийг хүлэе гэж боддог. Ер нь хамгийн анх бол 2017 он Наны цирк санал тавьсан л да. Энэ жүжигчин мөн үү? Бид нар одоо мөсөн дээр их юм шинэ прожект хийгдэж чинь. Таны сандлын тэнцвэрийн жүжигчний одоо орон зай төвтрийг таны өөрөө чинь харж байна бид нар хамтарч ажиллах үгээд. Одоо үзүүлбэр маань Нарны циркийн Кристалл гэдэг шоу бүтээгдэж гарсан номер. За энэ одоо сандлын одоо бүх одоо хэлбэр дүрс, дизайн бүх зүйл одоо Василий Димичиг гэж Орос хүн гаргасан. Энэ Орос хүн энэ дээр гарах арга барил, арга техникийг зааж өгсөн. За ингээд Наны циркэд бид 17 оноос 20 оны хугацаанд 17 онд бол очиод 3 сарын хугацаанд энэ үзүүлбэрийг суралцаад тэгээд тухайн оюуныхоо 7 сараас 10 сар хүртэл суралцаад 10 сараасаа бид нар Норт Америк гэдэг буюу Хойд Америкийн
нүүдлийг хийж гисэн тус шоудах. Тэгээ 20 он хүртэл ковид хүртэл бид нар тэр шоудах 3 жил явах хугацаанд Хойд Америкийн 84 хотоор тоглолт хийсэн. Ингээд ковид гараад зогсоод бид нэр аль хэдийн Норт Америка түрээ дуусгаад Оросын 5-6 хотоор яваад, Европын 5-6 хотоор яваад ингээд хамгийн сүүлд Шотландын Глазго гэдэг хотод бид нэр явж исэн. Тэгээд ковидын нөхцөл байдал бол олон нийтийн арга хэмжээ явагдах болцоогүй хэмжээнд хүрсэн. Тэгээд зогссон. Үүнээс хойш бол яг би энэ үзүүлбэрийг хувьчилж өөрөө хийгээд өөрөө нэг хувийг Орос руу үйлдвэрлэн захиад тэгээд аваад өөрийнх нь номер одоо шинчилж өөр хөлбөрөөр гаргасан. Тий. Өөр хөгжмөнтэй, өөр найруулгатай, өөр хэв шинжтэй. Гэхдээ адилхан сандалтай. Би өөрөө хийх үйл явц нь болохоор 6 сандал давхарлалт 8 байсан бол дахиад нэг 7 сандал давхарлаж 11 м болгож шинчилсэн гэсэн. 2012 онд Италийн тэмцээнд орсон. Лиано Орфей гэдэг хүний нэрэмжит Италийн Ромот болсон тэмцээн. За энэ тэмцээнд мөнгөн колосеум гэдэг шагнал авсан. Мөнгөн медаль гэсэн ялгаагүй. Мөнгөн колосеум гэдэг авсан. За дараа нь Вьетнамын олон улсын сэргчдийн 4-р их наадманд ороод алтан цум авсан. Тэгээ харсан чинь манай хүн тэнцвэрээ үзүүлж байна. Тэгээ шууд унждгийн. Дараа нь Будапештийн олон улсын сэргчдийн тэмцээнд орсон. Надад огт хинч хэлээгүй гэсэн гів гинтхэн манай хүний бас циркийн найзаас нь над руу нэг хүний хийсэн стори явуулаад тэгээ харсан чинь манай хүн тэнцвэрээ үзүүлж байна. Тэгээ шууд унждгийн. За ковидын дараа дөнгөж дараахан болсон тэмцээн байсан. Тэгээд нөгөө нэг сандалтай тэнцвэрийн үзүүлбэрээ бас хангалттай бэлдэж чадаагүй. Тэмцээнд уг нь амжилттай орох болцоотой байсан зүйлийн нэг буруугаар ирсэн зүйл бол одоо бэлдэж байгаад нэг хүндэл найдаж байгаа юм чи одоо энэ ширээг одоо энэ манай циркийн хоёр туслах чи Унгар улсууд байгаа шүү дээ. Өдөр бүр л нэг газраа гайгүй тавиулсан. Яг тэмцээнтэй шүүгчтэй үед нөгөө хоёр маань нөгөө ширээг маань догонцуулаад тавьчихсан. 7-8 м өндөрт сандал өрөөд ингээд хамгийн одоо ширээ мөн догонцоогоо суур батбэх байх хэвээр юм чинь ингээд догонцоод ирсэн. Дээшээ гараад 2-3 дахь сандал дээр очиж ийм хөдөлгөөнтэй догонцоод тавьсан мэдчих юм чинь. Номер алидын дунд орцсон. Зэрэглэлүүдээ үзээд бүх зүйл дунд орцсон. За тэрийг мэдчихээ дээшээ яах болдоо гэсэн асуулт нэмэхдээ дээшээ явж. Тэгээ 3 сандлын өрөө тэрний сандлын хамгийн хойдлын түшлэг дээр нэг гар зогсдог гэсэн үг байсан. Тэр зүйл бол одоо балансын хувьд бол хүн одоо хөл дээрээ зогсоход урагшаа хошоо баланслж хүн гэж зогсдог шүү дээ. Тэр бол зөвхөн өсгийн дээрээ зогсох мэдрэмжтэй төрөг байхгүй юу? Баланс өгсөх, 0 баланстай байх хэрэгтэй. Хин тул тэр 0 баланстай зүйл дээр биеийг одоо ингэж авчраад ямар ч балансгүй зогсоод буцаал буух гэсэн. Тэрийг нэг гар дээр хийх хэрэгтэй. Тэгээ энэ зүйл маань 1-р жишээ нь 2-дугаарт хамгийн хэцүү зүйл нь ширээ маань догонцоотой байсан болохоор бас нэг осолд орох шалтгаан болсон юм байлээ. Тэгээд нэг жижигхэн хөдөлгөөн гараад ерөөс шууд нураад болчихж байгаа юм. Амар эвгүй болол тэгэл чи юу илээ хизээвэ гэл бүх юмын шалгал чи найзаа зүгээрөө мүгээрөө цаадах чи ярьсан уу гэдээ араас нь бичиж байгаа байхгүй нөгөө сторигоо над руу шеэрлчихэд. Тэгээ би үзээ шоконд ороод тэгэл нөгөө менежер ах руу яриад холбогдох гээд нөгөө өөртөө нь холбогдох гэсэн шууд нөгөө ирээ түргээ аваа явчихсан юм байна. Тэгээд тухайн үед нөгөө дата мата аваагүй л байсан юм л да. Цирк дээрээ нөгөө вайфайтай болохоор чинь шаардлагагүй байсан гэж үзээ. Тэгээд эмнэлгийн хувцас чинь холбоо ирж чадхаа болсон. Би бүр 2 хоног холбоо ирж чадаагүй. Тэгээл зүгээр ингээл нүднээс нөлмөс хасгараад идэм билээ. Одоо яана.
гайгүй байгаа. Тэгээд менежертэй нь ярьсан чинь цаадах чинь гайгүй. Тэгтээ заавал нөгөө бүтэн биеийн шинжилгээ хийн гэд шинжилгээ хийлгэнэ гэд эмнэлэг рүү төргээрээ аваа явсан гэд. Би газар нэг үсттэй шараа хөвтчихсэн босч ирэл. Унцууч паникнд ороо шууд босоод ирт юм лээ. Маш урдан босоод ирсэн. Тэгээд тухайч нь хамаг би халуун өргөл. Зэрэгтэн чив чимээг болцсон. Хөгжим явчих. Ширээний хойно гараад ирсэн чи шууд ингээд баруун хөл мэдээ алдав. Тэгээс тоглолт зогсоод хөшөөний хойно очсон чинь тэгэл түргэний машин айлд хүрдсэн. Тэгэл нацэлтэн тэр эмнэлэг рүү хүргэсэн түргэн рүү. Хазаар бол миний бие бол нэг ноцтой гэмтэл аваагүй. За мэдрэлийн одоо судлыг бол хүчтэй зогсон байсан. Тэгээд 7 хоног нэг тоглоод устаар бол гайгүй хазаар. Бас нэг уян хөнгөн шингэн дээрээс нь бас нэг яг одоо унах үйл явц зөв реакц үзүүлсэнийг үзүүлсэн учраас бас тийм ноцтой бэртэл авахар унаагүй юм бэл. Тэгээ эмнэлгээс гарч ирээд надтай холбогдоод яаж ийж гэсэн хугаралт бэртэл гэмтэл ноцтой юм бол байхгүй гэхээр тэр үед л нэг санаа тайвширч амарч байгаа юм чинь. Биш одоо ямар амар эрсдэлтэй зүйлээр тоглоод байна. Тийм ээ? Тэгээ эргээ харсан чинь унжиж хүмчин чи юу вэ гэж байгаа шүү дээ. Тухайн цаг үед Будапештт дахиад би тэмцээний араас сарын хугацаанд тоглох гэрээтэй ирсэн. Дахиад манежн дээр дахиад нөгөө өндөр дээрээ гараад үргэлжлүүлээд тоглож байгаа байхгүй. Нугарцсан хөлн. Тэр чинь нэг юм төмөр сандал юм чинь хөдөл нугарцсан. Бага болцоогоор засаад буцаад тоглолтонд ороод доолсон ч гэсэн тоглолтонд орсон үйл явц маань бол лав гожир гэдэг хүний дотоодод маш хүчийг өгч өөртөө итгэлийг бий болгосон цаг үе байсан. Үүний доотлын шүрмс секс болж байна. За үлмийг шахна үлминий хэсэг за энэ хуруунуудаа маш сайхан халгаж урагш нь хойш нь сайн халгах гол нь шүрмс татдаг. А дээрээс нөгөө агаар дээр хөлөө ингэж хийж яхад сайхан халдсан шүрмс одоо хөлийг өдөртөхд маш амархан байдаг. Дахиж Монте Карло одоо 20 жилийн дараа орчих. 2020 онд. 2004 онд орсон бол 2024 онд орчих. Энэ дээр бол нэг давхар сандлынхаа зэрэг гэсэн. За тэндээсээ би тусгай шагнал авчих. Монголын 2 орон бүтээл орсон. Нэг нь одоо Амра групп гэдэг те. Группийн шинэ үзүүлбэр хийсэн. За лавгочер би өөрөө бас шинэ үзүүлбэр хийсэн. Монте Карлогийн 50 жилийн ой болж исэн. Маш том ой, маш олон жүжигч, маш олон давхцал байсан те. За энэ дээр тусгай шагнал авчих. Ерөөсө хүний бие чинь перфект хийж байхгүй, төгсөж байхгүй. Ямар нэгэн байдлаар би ухаас юм маш их нуруу өвдөж, бөөр өвдөжсэн надлаа. Яг тэмцээнд явахаас өмнө би 10 хоног эмнэлэг твтээд антибиотикаар тариулаад ямар тамиргүй нөхөр чинь тэр дээр чинь амар хүнд хэцүү юм хийж байгаа байхгүй. Тэгээ нөөстөө нөгөө 66 7 кг 65 6 кг байдаг ч 63 кг бол ямар тамиргүй болцсон. Амар хэцүү байсан. Тэг яаж жоо ард нь гараа таа гэл. Тэгэл өдөр болгон эмнэлэг дээр тариа тавьж орой нэрэж бэлтгэл хийдэг гэсэн. Шөнийн 11 цагт. Тэгэл буцаад эмнэлэгтээ очиж ингэж бэлтгэл хийж зогцуулж ирсэн. Өөр ямар ч болцоо цаг хугацаа байхгүй. Тэр чинь өөрөө зүгээр очиод нэг жимд хийгээл очиж бэлтгэл биш юм чинь. Багшийнхаа цагийг нөгөө баска найзхаа цагийг заалныхаа цагийг харна. Дээрээс нь эмнэлэг төвчж байгаа өдрийн эмчилгээгээ дуусаад эмчтэр явсны дараа гарч очиж бэлтгэл хийдэг гэсэн. За 2024 онд одоо нодлон гэсэг өнгөрсөн жил Францын Гренобл, Монте Карло бол Францын Монако-Вант тусалдаг тэмцээн. Гренобл бол Францын Гренобл гэдэг хотод тулдаг боловсон зэрэгчний тэмцээн. Энэ тэмцээнд оролцоод давхар сандлын яг тэр үзүүлбэрээрээ алтан медаль авсан. За энэ үйл явдал нь бас надад буцаад өөртөө итгэх итгэлийг бий болгож
өөрийнхөө одоо сэтгэл зүрх өөрөөсөө гарах бүх золиос одоо тэр бол нервийг одоо дэмий зүйл цагаа зарцуулаагүй юм байна. Дээрээс нь Монголын циркийн соло перформанс алтан медаль холцоотой байна гэдэг те. Монголын циркийн хамгийн анхны соло перформанс үзүүлбэр дэлхийд алтан медаль авсан том үйл явдал болсон. За тэгээ 24 онд чинь би одоо эн чинь нэг хүний үзүүлбэр биш болчихж байгаа шүү дээ. Сандал огсарна гэдэг чинь өөрөө хамгийн багтаа хүн туслана. За дээрээс нь агаараас лонж авч байгаа учраас аюулгүй ажиллагаа гэдэг зүйл дахиад нэгдүгээр тавигдана. Лонжны тороос бүсээ зүг нь хаанаас тавих уу гэдэг. За хоёрдугаарт мэдээж гадны нүд хэрэгтэй, мэрэгжлийн туршлагатай багш хэрэгтэй. Эргээд Янжин билээ өгчтэйгээ хамтарч ажиллаж эхэлсэн. За Янжин билээ өгч маань намайг багвахад бас бидрийг би дааж аваад багшлаад бидрийг сургаад явж исэн. Мөн манай эхнэрийг анх одоо циркийн менежмент ороход тийм ээ аль хэдийн одоо насанд хүрсэн хүний чинь циркийн жүжигчин болгож штэ. Тэгэхээр энд хөдөл тавьсан хүн бол одоо Янжин билээ өгч. Эргээд би Янжин билээ өгчтэйгээ сая 24 онд Греноблийн тэмцээнд явахдаа хамтарч ажиллах санал тавиад багш минь баяртайгаар хүлээж аваад аюулгүй ажлын инженерээр баасан жаргал гэж одоо циркийн найзгаа авч ажиллаад. Ингээ бид гурав нэгэн баг болоод ингээд Гренобль руу зориулсан Францын. Гренобль хотын тэмцээнд орох гэж байгаа. Та байна уу? Яг тэдэн сарцтай ямар нэгэн ажилтай байвал та зохицуулаарай. Хоёлаа юунд явш тэмцээнд явна та багшлна. Тэгээд нэгдүгээр байрны шагнал алтан медаль, алтан од гэсэн тийм шагнал өгдөө. Тийм алтан одыг нь авсан маш амжилттай оролцсон. Төрөөхөө сайжруулах, сонголоо сайжруулах гэж дэлхийн тавцан циркийн уран нугарал тэнцвэрийн төрөл ямар хэмжээнд явж байна тэр хэмжээгээр л өөрийгөө дайчилж яадаг тийм аян мундаг. Монголд бол бид нар чинь одоо Золоброс циркийн байран дээр бэлтгэл хийж ирсэн. За Золоброс компани бол бидэрт бас үн төлбөргүйгээр бэлтгэл хийх болцоог олгож дэмжиж ирсэн. Ингээд тал талаас маш олон дэмжлэг тусалцаагаагаар бид нар чинь Гренобль яваад энэ тэмцээнд амжилттай оролцоод алтан цомыг авсан. Хамгийн тэргүүн алтан цомыг авсан. Энэ бол бидний баг бүрэлдэхүүний хамгийн том амжилт байсан. Өөр тохиолдож байгаа ар гэрийн хэцүү амьдралын цаг хугацаанд ажлаа хаяад өөр зүйл хийнэ гэдэг бол тэгээд энэ богинохон карьертэй ажлын цаг хугацаа бол хомсгоо шүү дээ. Тэгэхээр та шин ааман өнгөрч байна. Сарын өмнө ааман өнгөрч байна. Тэгэхэд одоо дахиад Netflix-ийн шоу цацагдчих эхэлж байгаа байхгүй юу? Маргааш нь жишээлбэл хүмүүс баяр хүргэж яхад миний амьдралын хамгийн яг нэг хоногийн өмнө наад санал да. Netflix-ийн шоу 28-нд нэгдэж яхад 27-нд яав хамсгаа орж исэн. Тэгээд энэс өмнө нэг 2-7 хоног яг автага амьлаг дээр гэрт нь яг тэр хүнд цаг үед хамт байсан. Тэгээд тэрэндээ бас баяртай байдээ. Тэгээд сүүлийн 14 хоног заваараг хагас сар шахуу би автага хамт байгаа. Гэртний хоолыг хийж өгөө, тусамд оруулаад сүүлийн 7 хоног тэмлэгтэн цуг байгаад хэвтэж яхад нь цугаас ихээд бүх цаг үе дээр хамт байсан. Тэгээд түүний амьдрал чинь дандаа жаргал байхгүй штэ. Алтартай улс хүний хэлсэн үг гэдэг санагдаад байна. Түүний амьдралын хэлхээ бол зовлон доторх бяцхан одоо завсарлаг бол түүний амьдралын аз жаргал гэж тэ тэр үед бол тийг санагдчих штэ тэ. Ааманд тэнгэрийн орон талсан да. Тухайн үед аавхан хамгийн сүүлийн цаг үед бас хамт байгаад тэгээд энэ бүхний бас ярьж илаа л да. Аава баярлаа. Сайхан гэр бүлийг, сайхан хүүг төрүүлж өсгсөн. Сайхан хүмүүсийг явуулсан. Таны ачаар хүн энэ зэрэгтэй явж байгаа. Тэгээд одоо тун удахгүй хүүгийнх нь орсон дэлхийн хамгийн том шоу нэгтгэж байна. Таны нэрээр хүү чинь дэлхийд овоглоод явна. Thank you for picking me up. Thank you. 6 өөр төрлийн одоо хүмүүжил 6 өөр төрлийн салбараас бид ч одоо бие бинийгээ хараагүй улсууд байж байгаа байхгүй. Тэгээ Солонгос очиод уулзцааж байгаа.
Сайн байцгаана уу? Ажаа. Бэлтгэл дайжгүй юу? Хай. Хандаа сайн уу? Ямар ч сайн амжилттай юу? Багийнхаа хэр хэмжээг ойлцоогоор өдөлөө бас цаа болох болчихлоо. Сэтгэл гоё наа тий. Гоё өндөр байна. Тэгээд та бүхэн бол одоо Монгол улсыг сурталчлаа Netflix гэдэг шоунд Монголын багийн урдаа барьчаа 6 амирчин. За тэр үед бол хамгийн гол сэтгэл нь болохоор энэ багийн нэг гишүүн болоод за бүр цаашлбал одоо циркийг Монголын циркийг төлөөлөөд дэлхийн циркийн салбарыг нэг төлөөлөөд орж байгаа нэр хүндий хэрэг байсан. Тэр өөрөө ч гэсэн маш одоо хариуцлага ногдож байгаа тийм ээ. За энэ ямар нэгэн даалгавар ирэхэд за энэ циркийн амирчин багаж ирчихгүй юмсан. Багтаадын болчихсон. 3 тоглолт бол би заавал ялах хэрэгтэй байна гэж өөртөө хатуу тангархлаад 100% их хэрэгтэй гэж бодож орсон. Эсрэг талын хоёр тамирч яг намайг дөөрөөр надтай адилхан хийж гисэн. Тэгээд илүү өөртөө ихтэй болж байгаа, дайчин чанар нэмэгдэж байгаа. Бүх даалгавар дээр биенийхэн дутууг нөхөж ингэж ажилласан бидний бас нэгэн том даваа тал болсон баг. Дээрээс нь эргээд харахад бол одоо Монгол дайчид мориндоо гэл те урайн хүртэл одоо тэр монголчуудаас гарч байгаа ихэнхээс нь гарч байгаа тэр урайны үг бол бүгднтэй надад санал хэлж байгаа. Энэ одоо 2025 оны 7 сард яг наадмаас өмнө 7 сарын 5-нд Монгол улсын гавьяач жүжигчин цолоор шагнагдсан. Аавыгаа амьд ахуйд нь хамгийн том баярлуулсан зүйл маань бол одоо тэр гавьяатын цол тэмдэг хүртэж байгаа явдал юм болов уу гэж бодогдож байгаа. Баярын нулимсыг ингээд гарч байгаа хагшинд бол надад бол за аав хүүэр бол хизээд те одоо дэлхийн хаанччууд нуурсан лав очир гэдэг хүн Эрдэнэ очир гэдэг одоо ааваараа ингээд цоллуулж дуудуулна гэдэг бол энэ бол гайхамшигтай зүйл гэж боддог. Миний аав болохоор харангаан чулуут гаралтай, ээж минь ховдын цэцэг гаралтай. Тэгээ ховдын цэцгээс Монголын уран нугалд үүссэн гэж бас ярьдаг тийм ээ. Тэр бас уран нугалын өлгийн нутгаас гаралтай гэдэг нутгийнхаа дайнд авшраад маш их талархаж байна. Циркийн урлагт сорилсан тэр болон даваагүй дээрэс нь энэ их золиос тийм ээ. Энэ зүйлүүдэд бас их маш том шагнал болж дээрээс нь цаашаа өшөө уран бүтээлийг тойрох өшөө энэ урлагт үн цэнийг бүтээх одоо ташууруулж надад зогсохгүй миний гэр бүл ч гэсэн тий. Тэгээ тэр үед бол манай аав амьд сэрүүн байсан. Тэгээд бүгдээрээ талбайтаар гараад шагналаа авчаад буугаад иржсэн чинь аав минь залуу хуйлцсан. Миний хүү ямар гоё юм бэ гэж үсэл тийм ээ. Тэгээд аав ээжигээ тэгж хаартлан баярлуулах бас их сайхан мэдрэмж. Энэ хэмжээний амжилтыг одоо амьд сэрүүн дээр нүүцүүлээд тий. Мөн багшийнхаа одоо ачийг нөгөө талаас хариулж л байгаа тийм ээ. Энэ дашрамд бас ард түмэндээ циркийн урлаг тайртай бүх улсуудад бас баярлалаа гэж хэлмээр байна. Загинчилсэн хүлээж авна. Үг даах чадвартай, тийм хэмжээний ухамсартай, тийм хэмжээний соёлтой өөрт нь хандаж хэлж байгаа үгийг миний төлөө хэлж гэн гэдгийг тусгаж авах чадвартай хүүхэд байхгүй юу? Монголын соёл урлагийн тавцнаас гадна олон улс дэлхийн тавцанд өндөр байр суурьтай одоо маш тийм чадварлаг түвшинд хүрсэн мэрэгжлийн өндөр түвшний жүжигчдийн нэг шүү дээ манай лавга. Ирээдүйд тааж бас өөрөө сургуультаач юм болоо хүсдэг. Тэр чинь бол миний бас нэг том зорилгын нэг шүү дээ. Тэ. Ирээдүйд өөрийнхөө сурсан мэдсэн туршлагаа залуучуудтай хуваалцъя. Миний багшийн заасан дээр нэмээд лав очрын туршлагатсан дээр нь орчин үеийг зүйлсэн хувилбарч гэдэг юм. Илүү техникээр энэ одоо багш маань ажиллаж заадаг байсан бол одоо би энэ дээр илүү задлж заах. Одоо энэ дасгалыг 2-3 байдлаар хийдгээс би энийг 10 задлж заах. Хүүхдүүд хийхэд буюу ойлгоход хэлбэр байдлаар заах. Илүү ач холбогдол өгч ажил голуул гэж бодчих ирээдүйд. Тэгээд залуучуудаа мэдээж ирээдүйд сурч хүмүүжүүлэхэд нь тул сулах өөрийнхөө бодсон тийм сургуулийг бий болгох тийм зорилго байгаа. За тэр зорилгот нь амжилт хүсье. За баярлалаа.
нийтэд нь ингэж харж тоглож байгаа шүү дээ. Олон мянган хүний нүдээр нийтэд нь харж. Дууссны дараа бол яа гэхээр энийгээд тийм ээ бүр алгаад тэнийлгээд хүн тус бүрлөө баярлаа тий. За ингээд тоглолт дууслаа. Миний хөдөлгөөн бол өөрөө ярихгүй ч гэсэн. Гэхдээ бас нөгөө зарим тохиолдолд бол зэрэгтэйг ярьж болдог. Оо ямар гоё юм бэ? Ямар cool вэ? Wow, so cool. Thank you so much. I made it. Маркта тий өөрөө зэрэгтэйг ярьдаг. За энэ ярьсан нь бас зэрэгтэлд айгүй гоё ингэж контакт үүсдэг. За тэр нь бол илүү зэрэгтлийг алга таших, илүү зэрэгтэл надтай шууд контакт холбоо үүсгэснийг тэр зэрэгтэл мэдрэхээр илүү жоохон алга ташилт ритм чангардаг тийм ээ, бүр ойролдогч тийм үү. Тэнийг иймэрхүү үйл явцтай байдаг. Тэгэхээр ерөөсө тоглолтын хамгийн эхнээс тоглолтод орохоос цагийн өмнөх үйл явц бол тоглолтод хэр зэрэг тоглох вэ гэдэг зүйлтэй хамгийн холбоотой байдаг юмны хувьд. Нэг иймэрхүү төлөв байдалтай би халаас сэтгэл зүгээр бэлдэж гардаг.